Статистик мэдээ 2022 онд улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн 115,115 байв. Архангай аймаг статистик мэдээ 2022 он нийт хүн амын тоо 95,000 гаруй байдаг бөгөөд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн 3,652 үнээс Эрдэнэ булган сумд хөгжлийн бэрхшээлтэй 1,934 иргэн байдаг. Сайн байцгаана уу, зөвлөсийн хуралд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хуралаар дэд бүтцийн хүртээмжийн тухай ярилцсан удирдах зөвлөсийн гишүүн та саналаа хэлнэ үү? Сайн байцгаана уу. Монгол улсад 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдралын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай орчны үндсэн шаардлага. Явган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх зааврыг боловсруулан гаргасан байдаг. Тэгвэл стандартуудыг зураг төсөв боловсруулдаг компаниуд зурж төлөвлөхгүй байгаа асуудал дагуулсаар л байна. Сайн байцгаана уу? Шинээр мөрдөгдөж байгаа стандарт 4-ийн талаар та бүхэндээ товч танилцуулъя. Барилга хот байгуулалтын сайдын 22 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 123 дугаар тушаалын хавсралт. Барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх. Барилгын норм ба дүрм 31, 23, 22. 22 оны 5 сарын 31-ний өдрөөр батлан гаргасан байдаг. Тушаал шийдвэр гардагч хөдөө орон нутагт хэрэгжихгүй байгаа нь том харамсалтай байна. Сайн байцгаана уу. Манай төрийн бус байгууллага барилга хүлээн авах, улсын комиссд ажиллахад багагүй асуудлууд тулгардаг. Барилгын зураг төсөл нь батлагдаагүй, магдлаар ороогүй, бичиг баримт дутуу, мөн нэг маягийн 6-аар зурагдсан барилга байгууламжуудыг хүлээж авах нь хууль зөрчил байна гэсэн үг. Зургийн авторын компаниуд болон барилга барьж буй компаниуд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжийг төлөвлөсөн заавар шаардлага, барилгын норм ба дүрмийн дагуу зураг төсөө хийхгүй байгаа нь асуудал дагуулж байна. Сайн байцгаана уу. Эцсийн байдлаар дүгнэж хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөхөөр олон заавар шаардлага, төлөвлөлтүүд гарч байгаа боловч энэ зүйлүүд нь амьдрал дээр огтоос хэрэгжихгүй байна. Дэд бүтцийн хүртээмж гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгаалan зориулж хийсэн биш. Тухайн орон нутгийн нийт иргэд багахан ам, аюулгүй хүртээмжтэй орчинд амьдрахад зориулагдсан дэд бүтцийг түгээмэл загвар буй дэд бүтцийн хүртээмж гэж олон улсад нэрлэдэг. Зураг төсөв хийж байгаа зургийн авторын компани, зам талбай, барилга байгууламж барьж байгаа компаниуд барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх 31, 23, 22 барилгын норм ба дүрмийг дагаж мөрддөггүй барилга хот байгуулалтын яам болон барилга хөгжлийн төв, мэргэжлийн байгууллагууд дээрх барилгын норм ба дүрмийг мөрдүүлж ажиллахгүй байгаагаас болж барилга хүлээн авах улсын комиссд ажиллахад тухайн компаниудтай асуудал тулгардаг. Мэргэжлийн байгууллагууд зохицуулалт хийж заавар шаардлага, төлөвлөлтүүдийн хэрэгжилтийг хангуулан ажиллах хэрэгтэй байна. За, зөвлөсийн хурал үгээр өндөрлөж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. За, дэд бүтцийн хүртээмжийн дээр нь бид нэр одоо альва нэг дэлгүүр, төрийн байгууллага, за худалдааны байгууллагуудаар өөрснөө яваад бие дагаад явах боломжгүй. За, налуу зам болон шат босог хаалганы өргөн нарийн ингээд айгүй стандарт бус байдаг учраас бид нэр одоо ингээд захиргаа руугаа ингээд ганцаараа бие дагаад ороод явах боломжгүй байдаг.